Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт болон хувь хэмжээ, хугацааг Эрүүл мэндийн сайд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар баталсан бөгөөд энэ 4-р сарын 1-ээс мөрдөж эхлэх юм а. Энэ талаарх мэдээллийг бэлтгэлээ. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтооход ямар хууль эрх зүйн бичиг баримт байдаг вэ? Монгол Улсын засгийн газрын 21 оны 67 дугаар тогтоолоор эмнэлэг хөдөлмөрийн магдаг комиссийн дүрмийг баталсан. Уг тогтоолыг баталсантай холбогдуулан дараагийн эрх зүйн баримт бичиг болох Эрүүл мэндийн сайд хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 21 оны А758 А197 дугаар хамтарсан тушаалаар даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаал, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хувь хэмжээ, хугацааг баталсан. Шинжлэн баталсан өвчний жагсаалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Шинээр батлагдсан өвчний жагсаалтанд Эрүүл мэндийн яамны мэрэгжлийн салбар зөвлөлүүд, нийгэм даатгалын ерөнхий газар, нийгэм даатгалын ерөнхий газрын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, мэрэгжлийн хяналтын ерөнхий газар, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан ажилласан. Одоогийн мөрдөж байгаа 2017 оны Эрүүл мэндийн сайд хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын А39 А2 хамтарсан тушаалаар нийт 461 өвчний 60-аас өвчин хугацаагүй байсан бол одоогийн шинжилэн батлагдсан өвчний жагсаалт нь нийт 463 өвчин, үүнээс 83 өвчин нь бол хугацаагүй залтаар шинжилэн батлагдсан байгаа. Мөн эрдэм болон мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалтанд ажлын цагийг богиносгох, хөдөлмөрийн нөхцөлийг солих, өөрчлөлтүүдийг нэмж оруулсан, бас мэдрэлийн салбар зөвлөлийг олон улсын ангиллал ICF ангиллалыг анх удаа ашиглахаар оруулж өгч байгаа. Эртэн шилжүүлэн сулгах, мэдсэл болон элэг буур шилжүүлэн сулгах донорын хагалгааны залтыг шинээр нэмж оруулж тусгасан байгаа. Хамтарсан тушаалыг хизээнээс хэрхэн хэрэгжүүлэх вэ? Үүнтэй холбоотой ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ? Эрүүл мэндийн сайд хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 21 оны А758 А197 дугаар хамтарсан тушаалаар даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг 2022 оны 4 сарын 1-ээс хэрэгжүүлэхээр болсон байгаа. Үүнтэй уялдуулан Эрүүл мэндийн яамны мэрэгжлийн салбар зөвлөл, Эрүүл ангаах ухааны их сургуулийн багш нартай хамтран аймаг дүүргүүдийн нийгэм даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн гишүүд болон Эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлэг хяналтын комиссийн гишүүдийг чадваржуулах сургалтыг бусчлан хийгээд дуусгаж байна. Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалтад эргэтэн шилжүүлэн суулгах, мэс засал болон элэг бөөр шилжүүлэн суулгах зэрэг донорын хагалгааны залтыг бас шинээр нэмж тусгасан байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800 24 болон хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас аваарай.